Амьдралын даатгал нь хүний амь нас эрүүл мэндийг даатгахаас гадна хүний амьдрал ахуй амжиргаагч мөн даатгадаг. Хүний амжиргаа гэдэгт нь нэмэлт тэтгэвэр, тэтгэврийн өв залгамжлал, хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн онцгой даатгалууд хамаардаг. Монгол улсад өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй 16 даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 15 нь ердийн, үлдсэн нэг нь амьдралын даатгалын чиглэлээр та бидэнд үйлчилж байна. За, ердийн даатгал болон амьдралын даатгалын ялгарах бас нэг онцлог бол хураамжийн тооцоол байдаг. Ер нь даатгалын компанийн үндсэн үйл ажиллагааны нэг бол эрсдлийн төвшинг зөв тогтоосч түүн тохирсон хураамжийг даатгуулагчаас авсны үндсэн дээр ирээдүйд учирч болох эрсдлийг хаах явдал байдаг. Амьдралын даатгалын хувьд бол хураамжийн тооцоолыг маш олон жилийн хугацааны дараах эрсдлийг өнөөдрийн түвшинд харж тооцоолдгоороо илүү ялгаатай. Өөрөөр хэлбэл хүн төрсэн цагаас эхлээд өсвөр нас, бага нас, насыг өнгөрөөж насанд хүрч сургууль суралцах, ажил хөдөлмөрөөр эрхлэх, за тэгээд тэтгэврт гарах хүртэлх хугацааг маш олон жилийн хугацааг өнгөрөөдөг. Энэ олон жилийн хугацаанд учирч борлох эрсдлийг бол амьдралын даатгал тооцоолдог гэсэн үг. Ердийн даатгал болон амьдралын даатгалын гол нэг ялгаа бол хураамжийн тооцоол байдаг. Ер нь даатгалын компанийн үндсэн үйл ажиллагаа бол эрсдлийн түвшинг зөв тогтоож түүн тохирсон хураамжийг даатгуулагчаас авсны үндсэн дээр ирээдүйд учирч болох эрсдлийг хамгаалах гол зорилготой байдаг. Амьдралын даатгалын хувьд бол эрсдлийг маш олон жилийн дараа үүсч болох эрсдлийг өнөөдрийн түвшинд харж үнэлдэхээр илүү ялгаатай. Өөрөөр хэлбэл хүн төрхөөс ахуулаад насанд хүрч ажил хөдөлмөр эрхэж сууж боловсрох магадгүй тэтгэврт гарах хүртэлх энэ олон жилийн хугацаанд үүсэх эрсдлийг тооцоолдгоороо ердийн даатгалаас илүү ялгаатай байдаг. Ердийн даатгалын хувьд бол хүний өөрийн үйлдэл болоод гадаад хүчин зүйлээс учирч болох эрсдлийг бол ихэвчлэн 1 жилийн хугацаанд тодорхойлдгоороо амьдралын даатгалаас ялгаатай. Амьдралын даатгалын ач холбогдлыг яривал хэд хэдэн хүчин зүйлээр авч тодорхойлж болох юм байгаа. Нэгдүгээрт бол хувь хүнд ямар ач холбогдолтой, мөн түнчлэн байгууллага аж ахуйн нэгжид ямар ач холбогдолтой, нийгэмд ямар ач холбогдолтой вэ гэдгийг гурван талаас нь авч үзье. Байгууллага аж ахуйн нэгжид амьдралын даатгал ямар ач холбогдолтой вэ гэхээр байгууллагын хамгийн гол хүчин зүйл бол боловсон хүчин байдаг. Тэгэхээр өнөөдөр бол боловсон хүчнийг урт хугацаанд доктор суршилтай, үр бүтээмжтэй ажилуулахын тулд тэдгээрийг урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чухал байдаг. Тэгэхээр амьдралын даатгалаар бол ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд хэрэгтэй санхүүгийн их усрыг хуримтлуулснаар бол энэ даатгалын маань ач холбогдол гарч ирж байдаг. Амьдралын даатгал нь өөрөө урт хугацаанд хийгддэг учраас урт хугацааны нөөц санг бол бий болгож байдаг. Энэхүү урт хугацааны нөөц сангаар бол нийгэмд хэрэгтэй маш олон хүчин зүйлүүдийг шийдвэрлэх боломжтой байдаг. Тухайлбал одоо дэд бүтцэд хөрөнгө оруулах, засгийн газраас гаргаж буй бонд, үн цаас гэх мэтлэн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах их усүр нь бол урт хугацааны даатгалаар бий болж байгаа сан байж байдаг. Даатгал Монгол улсын хувьд ер нь олон улсад дэлхий дээр даатгалын харилцаа яагаад зайлшгүй чухал юм бэ? Мэдээж хүн өдөр тутам амьдралдаа байнга эрсдлүүдтэй очирч явдаг. За цаг агаарын онцгой үзэгдлээс болдог. Зам тээврийн ачаалал, за барилга болон барилга өгсөрлөлт болон за альва бүтээн байгуулалтын явцад хүний амь нас эрсдэх, за дээрэс нь эд материал хохирох, за бусдын өмнө хариуцлага хүлээх юм шаардлага зайлшгүй тулгарч байдаг. Тэгэхээр энэ болгоныг бол зохицуулах зөв гарц нь бол даатгал байж байгаа. Тухайлбал ажил олгогч бол ажилтнуудынхаа өмнө ажилтнуудаа гинтийн ёс болон эмчилгээнийх нь хувьд одоо даатгаж хариуцлага даатгуулж байгаа жишээ. За жолоочийн даатгал гэдэг хууль 2011 онд батлагдаа явж байгаа. Энэ хуулиар бол замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болгон за бусдын өмнө одоо өөрийнхөө хариуцлага даатгах жишээ. Тэгэхээр энэ бол даатгал бол зайлшгүй зөвхөн өөрийнхөө амь нас эдгэн эрүүл мэндэ гэхээс илүүтэй бас бусдын өмнө өөр хариуцлага бас даатгаж эрсдлийг шилжүүлдэг юм үйлчлэг байгаамаа. Амь насны даатгал. Таны хайртай хүмүүсийн амьдрал таны хувьд хэр үнцэнтэй вэ? Хүнийг эхнэр, эсвэл нөхөр, хүүхэд, аав ээж, ах トゥ хамтран ажиллагсад гээд хэдэн 10 хүмүүс хүрээлж байдаг. Тэдний амьдрал танаас, таны амьдрал тэднээс хамаардаг. Тэдэн зориулах анхаарал халамж, мөнгөн орлого, гэр бүлийг тань хэвийн амьдрахад тусалдаг. Хэрвээ та гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдвал таны гэр бүл таны орлогогүйгээр цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлж чадах уу? Ирээдүйг өөрчлөн харж чаддаг байсан бол муу зүйл тохиолдохоос өмнө шаардлагатай бүх бэлтгэлийг хүн бүр хийн байх. Гэвч бодит байдал дээр энэ нь боломжгүй. Харин та амь насны даатгалд хамрагдсанаар болзошгүй санхүүгийн хүндрэлээс дотны хүмүүсээ хамгаалж чадна. Та яагаад амь насны даатгалд хамрагдах ёстой вэ?
Танайхаа ам бүл нэмсэн үү? Орон сууц авахар төлөвлөж байна уу? Та гэр бүлийнхээ төлөө санаа зовдөг үү? Ирээдүйд өр хүүхэдтэй чанартай боловсрол эзэмшүүлэхийг төлөвлөж байна уу? Таны гэр бүл танаас хамааралгүйгээр эдгээр зорилгуудад хүрэх санхүүгийн боломжтой юу? Өрхийн тэргүүн халамжит ээж та эдгээр гэр бүлийн зорилгоо биелүүлэхийн тулд өвдөх эрхгүйгээр ажиллах шаардлага тулгардаг. Харин амь насны даатгал хамрагдсан тохиолдолд таны орлого байгаа эсгээс үл хамааран та болон таны гэр бүл ирээдүйд үүсэх томоохон зардлуудаас санаа зовох зүйлгүй амьдарч болох юм. Энэ төрлийн даатгалыг авснаар та гэр бүлийнхээ сайн сайхныг хамгаалах эхний алхмаа хийж байгаа хэрэг юм аа. Тэгвэл та яагаад одооноос эхэлж болохгүй гэж? Ажилчдаа амь насны даатгал хамруулснаар байгууллагад ямар ашигтай вэ? Энэхүү даатгалыг байгууллага хамт олноороо авбал хураамж нь буурч хамгаалах хүрээ нэмэгддэг. Та ажилчдаа тогтвор суурьшилтай ажилуулахыг эрмэлздэг үү? Цалингаас өөр үр ашигтай урамшууллын хэлбэрийг хайж байна уу? Байгууллагын болоод хүүхний зорилгыг нэгэн зүг чиглүүлэхийг хүсэж байна уу? Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд амьдралын даатгал дэмжлэг үзүүлдэг. Ажилтнуудын төлөө санаа тавьдаг, нийгмийн хариуцлага хэрэгжүүлдэг орчин үеийн байгууллагууд амьдралын даатгалыг сонгож байна. Амь насны даатгал бол гэр бүл хамт олондоо оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм. Хайртай хүмүүс хамтран ажиллахдаа сэтгэл тайван амьдралыг биелүүлээрэй.